битээр урьдчилж яриаггүй юм л да. Тэгээд ярьж байгаа юм нэг төсөөтэй болчиход байна. Урьдчилж яриаггүй юм. Тэгэхээр энэ яг энэ дээр анхаармаар зүйл байгаа юм. Энэ орон сууц байрны дэмжлэг үзүүлнэ гэдэг хөдөө орон нутагт явж байгаа багш нарын хэмжээнд орон сууцны байрны дэмжлэг үзүүлнэ гэж ярьдаг. За дараа нь бол 36 сарын амь насаа алдсан тохиолдолд 36 сарын цалин өгнө гэж байгаа. За тэгээд 12 сарын тэтгэмж өгнө. За эрүүл ах уй шаардлага хангасан хувцас хэрэгсэл баг төхөөрөмж арга ингээд бүгдээр ингэ бичиж байгаа маа. Энийг бол хөдөө гандаж гадаа хөрж явж байгаа тэр хүмүүсийг бол дэмжил байгаа юм л да. Тэгээ эн чи одоо яг саяны хэлснээр орж ирсэн газар болго ингээд нэг юм оруулаад ирдэг. Би эртээд ингээд энэ дээр нэг татварын албаныхан орж ирсэн улсныг мдээгүй л дээ. Баахан цагдаанууд ороод ирлээ гэдэг нэг форумтай данхар цагдаа өвчг малгайтай хүмүүс ороод ирсэн чинь татварын албаныхан сууж ирсэн. Гэхдээ татварын албан чинь тэгээд цагдаа утсан учраас ерөөсөн дарангуйлагч харагдаад байгаа байхгүй. Татварын дарангуйлагч харагдаад байгаа байхгүй. Ер нь энийг зүгээр хууль хүчний байгууллагын орж ирээд баахан лобби хийгээд ингээд явчихдаг. Тэгээд энэ нэг янз янзын хүмүүс нэг хачин юуны формын хувцас өмсч ирээд ерөөсөн хувцсаараа зөв би ганцхан татвар хэллээ шүү. Ерөөсөн ингээд нэг хувцсаараа байдлаараа ингээд дарангуйлагч харагдаад байна шүү дээ. Зах зээлийн нийгэмд шилжчихээ жоох нэг зах зээлийн маягаар ажилламаар шүү дээ. Ийм учраас зүгээр энэ хөдөө орон нутгийг ингээд татаж малын одоо Монгол улсыг тижээж байгаа мал аж ахуйн одоо мал зүүшд ингэж байгаа асуудлыг би эсэргүүцэж байгаа юм биш. Ер нь иж үрнээр нэг харж үзэхгүй бол одоо эн чинь ямар хэсэг нь хэдэн сарын тэтгэмж яваад байгаа. Ялангуяа хууль хүчний байгууллага цагдаа прокурор ялангуяа прокурор шүүгийнхэн бол онцгой эрх даргатай асар их одоо юу авдаг шүү дээ. Энэ болгоныг одоо тийм учраас нийгэм хамгаалалт хөдөлмөрийн сайд бас энэ чиглэлээр нэг яг жигдэн нэг иж үрнээр нэг авч үзээд тэгээ улсын төсөвчин дааж байгаа юм уугүй юм. Тийм ээ? Ийм зүйлүүдийг хийхгүй бол болохгүй л дээ. Тэгээд одоо ингээд амаргүй нөхцөлд ажиллаж байгаа хүн болгон юм бол энэ онцгой байдлынхан тэгээд уул уурхай барилга өвлийн хүүтэнд ажиллаж байгаа ингээд бүгдээр ингээд ийм өгөөд байх юм уу гэд ямард нь өгөх юм ямард нь өгөхгүй юм гэдэг нэг иж үрнээ авч хилцэхгүй нэр энэ нэг дэндүү замбараагүй юм болчих гээд байгаа. А зүгээр яг энэ мал зүүч нарын хувьд бол энэ одоо тэгээд урамшуул энэ өгж байгааг бол би нэг эсэргүүцэж байгаа юм биш. За тэгээд байрны орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэдэл багш нарт үзүүлнэ, хөдөө явж байгаа бүх хүмүүст үзүүлнэ гэдэг байр нь хаана байна? Ийм нэг биелэгдэх юмудаа л хэрэггүй бол биелэгдэхгүй байх юмнууд хийж бичдэг. Энд чинь хууль болоод гарч байгаа учраас энэ болгоныг бол анхаарч үзэх ёстой шүү л гэдгийг хэлмээр байна. Баярлалаа.